Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Очин цааш авчиж болно. За Архан уул аймаг Гранд Яг зочин буудал Open Tech 2026 технологийн салбарын удирдагчдын нэгдсэн саммитаас өнөөдрийн Монголын номер 1 өглөөний шоуг та бүхэн Star Televiz Хэмнэл радио 91.7 Good Morning Mongolia шоуны сошиал сувгуудаар хүлээн авч үзэж байгаа лээ. За өнөөдөр манай Sakvibe-ийн хөтлөгч Тийм ээ өглөөний мэндэ манайха Sakvibe-тэй өглөөний мэнд. Гэтэ би өнөөдөр дуулахгүй. технологийн салбарын хоёр захирлыг саагуулахаар голдоо солилцсон байна. Технологийнхаа яаж саагдаг өнөөдөр үзэж байна. Өглөө 7 цагаас тий. За ингээд одоо миний мэддгээр бол манай голомтын сайнаа аудит Эрдэнэ болт хоёр суусан байна. За ингээд өөрсдийгөө зочдод танилцуулъя. Сайнаагаас эхлэе те. За. Одоо микрофонтойгоо их дотн найзлаа шүү дээ. Тий ойрхон. Их гоё ойрхон яа. Ер нь бол сайн бэлэг. Тэгээ өмцөн суур. Тэгээд өмцөндөө нэг програм өгчүүлдэг шүү дээ. Болон банкнд ялангуяа сүүлийн хэдэн жил нэлээд удаан жил ажиллаж байгаа голомтын сайнаа гэж ярьж байгаа. Бид нар дундаа тэгж алтарсан байдаг юм аа. Нөгөө талдаа нөгөө яг өнөөдрийн арга хэмжээтэй холбоотой байгууллага яг өнөөдөр хийж байгаа нийт төрийн бүс байгууллагууд дундаас нөгөө CA Club гэж байгаа. CA Club-ыг сүүлийн 4-5 жил энэ дээр бас ажиллаад явж байгаа. Аа. Тийм байна. CIO Club гэдэг маань товчлоод хэлчихээр хүмүүс ойлгохгүй байгаа юм байна. Мэдээллийн технологийн захирлуудын клуб. Тэгэхээр энэ маань бас нэг онцлогтой байгаа. Төрийн бүс байгууллага уулна тий. Гэхдээ ягаад клуб гэж нэрлсэн гэдэг дээр нь зүйлс. Тэгэхээр ярангуяа энэ маань гişүүдтэй үйлчлэх төрийн бүс байгууллага. Тэгээд нөгөө талаасаа яг нэг клуб гэдэг нэр нь бид нарыг нэг илүү бас дотнуулдаг юм уу гэж бас хараад байдаг. Тэгээд тэрийгээ бид нар бас нэлийн авч явах сонирхолтой байдаг. Энийгээ ч өгүүлээд авч явах. Тэгээд бид нар хоорондоо туршлагаас хуваалцдаг. За тэгээд цаашлаад энэ туршлага дээрээ суурлаад Монгол улсын хөгжилд мэдээллийн салбарыг яаж хүргэх үү гэдэг асуудал байна. Дээр нь хамгийн гол нь манай төрийн бүсийн бас нэг зүйл нь яг үхээр хэрэглэгчдийг бид нэр сургадаг. Тэгээд дээр нь хэрэглэгчдийг бас хамгаалдаг. Хэрэглэгчдийг талаас илүү нөгөө мэдээллийн технологиг харах буюу нийт Монгол улсад одоо ямар л одоо мэдээллийн технологийн салбартай холбоотой бүх зүйлийг л харах тийм боломжийг биднэрт олгох юм гэж хараад байна. Зөв. За, Эрдэнэ алт л ба. Эрдэнэ алт. Энэ микрофонтойгоо өшөө дотн найзлаа шүү. За. Эрдэнэ алт. Тэгэхээр гоё сонсогч тийм байна сте. Эрдэнэ алт тэгээд ийш харах уу? Өө хаашаа хэрэгтэй. Хаашаа бас нь хамаагүй. Бид нарт хараад. Эрдэнэ алт тэгээд ер нь бол бас л нөгөө CIO Club-тайгаа холбоотой өнөөдрийн үйл ажиллагаатай гаваас холбоотой яг үндсэн ажил бол нөгөө чанараар дагсан ажил. Тий. Чанараар дагна гэхээр юу вэ? Илүү нөгөө програм хангамж мэдээллийн технологийн чанарт анхаарал хандуулаад явж идэг. Илүү нөгөө хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах тал руугаа анхаардаг. Ер нь бол энэ Эрдэнэ улсын хийдэг ажил бол одоо манай технологи хэрэглэгчдийн хувьд бол айгүй чухал ажил байхгүй юу? Одоо ингээд зөндөө хүмүүс код бичиж програм зохиоцсон байгаа. Тэр нь дотор нь онгорхоо, цоорхоо, нүүрсөө, алдаа, дутагдал те. Одоо юу вэ гэдгийг шалгаж тэрийг гаргаж ирж илрүүлж энийгээ засаарай гэж одоо хэлж өгдөг аудит. Тийм тий. Тэгээд аудит мэрэгжлийн хэрэгсэл бол жоохон айдаг. Нөгөө ихлэг гэдэг шиг тий. За нэг ийм хоёр чухал зочинтой өнөөдөр та бүхнийг аюу дараахан байна манай технологийн тий. Яг яаж байгааг мэдэхгүй анхудаа орж байгаа. Тэгээд орж байгаа ч баг анхудаага үзсэн. Яг яаж явдгийг мэдэхгүй болохоор ямар үйлдэл гарах вэ гэж бодоод. Чанаагаа л явчих штэ одоо. Хэрэгтэй мэдээлэл түгээгээ сайхан өөртөө танилцуулаад хоорондоо харилцан яриул явчихна гэсэн. Энэ бадмаг ингээ амар инээгээд тахаар би сайтын чи инээд бэлдээсэн. Юу ч гэсэн инээх юм байна гэдэг. Ямар ч бадмагийн сүүл юм чи угаасаа бүгдээрээ гоё юм эерэг энергийг үзэгчтэй түгээ тий. Тэгээ бас хэрэгтэй мэдээллээрээ бүгдээрээ үзэгчтэйгээ холбогдно гэсэн үг байхгүй. Хөнгөн л байна. Тэ Sakvibe штэ. Хэдий костюмтэй ч гэсэн саг шиг ба. Тэгвэл технологийн салбарын бол хамгийн гоё саагж чаддаг залуучууд гэж боддоо шүү. Ер нөгөө нэг тийм утгаараа. Үнэн утгаараа. За. Тэг 2026-аар сонин сайхан энэ жилийн онцлог юу вэ? Ярих уу?
Хин ярих уу гэдэг. Харин тий. Онцлогоо хэн сайн мэдэж байна гэж. Сүултээ. За би ингээд нөгөө ерөнхий open tech-ийн онцлогийг ярив. Аха. Ибо яг энэ жилийн онцлогийг илүү За ярих чиг яг сайхан хуваагаад. Тэгэхээр яг үндсэндээ бол яг хөхөр open tech маань одоо 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Одоо 2 жил нэг удаа зохион байгуулагддаг юм арга хэмжээ. Тэгээд ялангуяа бидний энэ арга хэмжээний гол зорилго бол яг хөхөр мэдээллийн технологийн салбарын бодлогыг одоо тодорхойлж байгаа. Цааш нь Монгол улсад одоо мэдээллийн салбарыг хөгжүүлэхийг зорж байгаа. Энэ гол компаниуд, гол одоо оролцогч талуудыг нэг дор цуглуулж өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж цаашаа яаж явах уу гэдэг тал руугаа харъя гэж бид нар зорддог. Тэгэхээр энэ дээр маань бас нөгөө нэг зүгээр нэг хүмүүс бас оролцох боломжгүй байгаа. Тэгээд бид нар бас яагарахгүй нэг одоо чанартай тэгээд бүтээмж өндөр байхын тулд заавал нэг захирал удирдах төвчний хүмүүс орох ёстой гэж нэгдүгээр шалгалт байдаг. Хоёрдугаар энд мэдээллийн технологийн одоо салбарын компани эсвэл мэдээллийн технологи дээр суурилж одоо үндсэн бизнесээ явуулж байгаа энэ компаниуд орох ёстой гэж байдаг. За тэгээд мэдээж яг энэтэй холбоотойгоор бид нэг тодорхой хэмжээний мэдээж төрийн байгууллагатайгаа сандарч ажиллах гарч байгаа. Тэгэхээр энэ үндсэн суурьа бол бид нэг 3 жил бас нэлээд барьж байгаа. Тэгээ магадгүй өнөөдөр ингээд нийт одоо бүтээгдэхүүнийг гэж хандсан бараг 400 орчим хүнээс өнөөдөр энд ингээд 250 орчим байгаа. Тэгээд яагаад үлдсэн хүмүүс маань болоогүй юм бэ гэвэл мэдээж яг энэ шаардлагатай холбоотой шийдвэр гаргах төвчнөл хүмүүс байх хэрэгтэй гэдэг. Энэ маань нөгөө нэг том жижиг гэдэг дээр биш. Нөгөө нь илүү бүтээмжтэй, үр дүнтэй энэ цаг хугацааг л нэг өдөр ингээд бүгдээрээ хамтдаа өнгөрөе гэсэн. Энэ суурь ирээд тэгээд энийгээч бас илүү бас нөгөө босод төрийн бас байгууллагууд дээр нь Монголын мэдээллийн салбарыг удирдах байгаа, энийг чиглүүлж байгаа хүмүүс маань нэлийн ингээд дэмжиж явдаг. Тэгээд энэ жилийн одоо гол хэсэг бол мэдээж ингээд 13 4 төрийн бас байгууллагууд маань нийлээд хийж байгаа гэдэг онцлог. За мэдээж тодорхой хэмжээгээр зохион байгуулалтын баг гарч байгаа. Тэгээд тодорхой төрийн бас бэлгэд хийж байгаа. Гэхдээ энэ бол дандаа нийлэлдгүй хамтын хүчээр босч байгаа ийм одоо хэмжээ гэж хараад байгаа. Одоо нөгөө мэдээллийн технологийн компаниуд эсвэл одоо үйл ажиллагаанд мэдээллийн технологиг ашигладаг компаниудын гол жишээ хэлж өгөөч. Хүмүүс нэг сайн анзаардгүй ч хэлэхээр нөгөө мэдээллийн технологи дээр суурилж бизнес хийж байгаа гэдэг компани байна л да. Тэгэхээр тэр бол жишээлбэл одоо Shopee байна л да тийм. Shopee-гийн үндсэн платформ бол Kode гэж компани хөгжүүлдэг. Гэхдээ бизнесийн Shopee гэж байгаа. Тэгэхээр тэр компани үндсэн суурьаараа нөгөө мэдээллийн технологи гэдгийг чинь яаж бизнестэй ашиглах уу, бизнес загварт оруулах уу гэдгийг сайн мэдчихийж тэр бизнес чи явах гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр тэн дотор бол магадгүй ингээд IT-ийн хүмүүс байхгүй ч гэж болно. Бүх зүйлийг нь одоо кодынхын хийгээд байдаг гэж байна тийм. Гэхдээ яг тэрийг үндсэн суурь нь олгоод мэдээллийн технологийн давуу тал нь ийм байдгийг гэж ойлгоод шаардлага зөв тодорхойлоод харилцагчтай зөв хөлдөж байгаа. Энэ бол жишээлбэл мэдээллийн технологиор суурлаад яг бизнес үйл ажиллагааны гол бизнес үйл ажиллагааны энэ дээр суурилж явдаг. Компани нэг жишээ нь бол юм байгаа. Яг одоо энэ салбарын гингут одоо бидний сайн мэддэг нөгөө өөрийн телефоны оператор тэргээд явж штэ тий. Яг нөгөө манай хуучных оруултаа шинээр бол одоо Shopee гэдэг чинь за UBCAP бас байна тий. UBCAP-ыг чинь нөгөө кодыг бол Mizor нь хэлж штэ тий. Гэх мэтчлийн ингээд ийм зүйлсүүд байгаа даа. Тэгэхээр эн чинь бол уялдаатай байх. Тэгээд ингээд харахад бол ингээд яг нэг үйлхэд ингээд улмал цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө мэдээллийн технологи компани гэж байхгүй байна. Улмал ингээд нөгөө тий. Бүхий л төрлийн албан тушаалд удирдлагууд бүгд л мэдээллийн технологи мэдлэгтэй байх гэдэг энэ зүйлс явдаг. Тэгээд энэ маань өөрөөсөө үндсэндээ нөгөө CA Club буюу мэдээллийн захирлуудын гол үүрэг болчиход байдаг. Фичийн шаардлагыг цуглуулад яг энэ дээр суурлаад яг хэрэгс зөв тэгээд энэ бүтээмж өндөртэй тийм бүтээгдэхүүн үйлчлэг. Тэгээд тэр санаагаар анх энэ зөв. Одоо ингээд Монголд нэг юм тодорхой ингээд одоо тренд болсон юм одоо брэнд болсон юм арга хэмжээний дүнс жишээлбэл харуул зан гэх тий. MS сорчин зохион бол тэр бол үнэхээр тренд болсон хакеруудын тий. Хакеруудын талын. За хоёр дахь нь одоо саяхан өнгөрсөн 7 хоногс Dev Summit тий. Тэгээд манай энэ одоо Open Tech юм болж байна. Тэгэхээр мэдээж нөгөө энэ жилийн онцлогийг бол манай IBO маань илүү ярих бах. Энэ жил IBO маань нэлийн аудит хийж байгаа. Би бас IBO аудит гэхээр арай юу байгаа даа. Арай нөгөө хүндэтэй байгаа. Тийм аудит ч нэг юм тэрний дараагийн тэрний наа нэг чанар байгаа шиг байгаа байна. Арай наагур. Тийм арай наагур. Арай манай тал юм. Арай манай. Гэхдээ энэ Open Tech 2026 дээр бол аудит хийсэнгүү те. Зохион байгуулагч хэлээ те. Тэглээ. Ер нь зохион байгуулалт руугаа анхаарлаа. Тэгээд яг аудит түрүү нөгөө бусад салбарын хүмүүс ойлгохтой аудит гэж ойлгодог. Тийм. Тэгээд тэгж ойлгуулчаад араас нь ингээд эвтэйхэн тайлбарлахаар болж байгаа. Гэдэг. За. Юуны энэ жил бол яг энэ жилийн хувьд бол нөгөө бид нар чинь өмнө нөгөө ингээд 3 дахь хай болж байна.
Би энийг жил болгон болдог гэж бодоодсон чи 2 жилд нэг юм биш үү тий? 2 жилд нэг Би тэгээ одоо 2 жилийн өмнө ирсэн байх нь шүү дээ. Дэлхийн амар хурдан иргэдэг байгаа юм байна. Би саяхан гэж бодоод байсан чи 2 2 сая хурдан байна 2 гэдэг. жил болсон биш үү? Дэлхийн хурдан иргэд байгаа ингээд бид 40 өдөр бас нөгөө оюутан залуусуудтайгаа ингээд яриа хийсэн. Бас нөгөө дэлхийн хурдан иргэд энэ бүгдөө хурдын дагаад иргэе гэд бас бид нар ярьсан. Яг ярьсан уу? За миний дэлхийн хурдан иргээгөө бүгдийнхээ дэлхийн хурдан иргэж байгаа. 2 жил тундаа ингээд бодлогоо яриад одоо цаашдаа яах вэ гэдэг ингээд яриад тэрийгээ ингээд нөгөө тал талынхаа орчих талуудаа өгөөд явахгүй болвол хурдааг үзэх байгаа. Яг үнэ. Тэг яг энэ жил болохоор нөгөө хурдааг үзэхгүй гэдэгтээ бас уялдаатай. Өмнө нь бол илүү нөгөө технологи суурьтай нөтөд оролцдог байлаа. Энэ жил бол одоо нөгөө IT-гаар ингээд бизнесээ өргөжүүлэх илүү дижитал болъё гэсэн салбарууд бас ороод байгаа байхгүй. Одоо юу гэдэг уул уурхайн салбараас ормоор байна гэж хүрээд ирж байна тий. Одоо за манай нөгөө жүрүүрийн удирдлагуудаас ингээд ороод ирж байна гэдэг юм. Ингээд ер нь ингээд илүү ингээд татцсан байна. Ингээд OpenTech гэдэг маань ер нь зөвхөн манай технологи одоо бид нар өөрсдөө технологи салбар гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхэд манай энэ салбар чинь нэг тийм нэг биднийх ч бас биш болоо явчлаа шүү дээ. Одоо ер нь тэгээд бүх л бизнесийн байгууллага яг энэ дээр суйрлах л болчлоо тий. Тэгээ нөхдүүд ингээ энэ жил маш их ингэж орж ирж байгаа нь өөрөө өмнөх жилүүдээсээ илүү нөгөө Монголын бүхэл энэ эдийн засгийн салбаруудын OpenTech гэдэг арга хэмжээ ингээд хэрэгтэй гэдэг мэдэгдээд байгаа. Яг үнэ. Тэгээд ер нь бид нар чинь OpenTech нөгөө нэр нь хүртэл юм гоё. Аахгүй нээлттэй бүх технологиогоо шийдлээд хуваалцаад тэгэл энэ урагшаал явах бодолтой шүү. Яг энэ OpenTech ингээ болсны дараа Монголын технологийн компаниуд нэг хоорондоо залгалтдээ. Нэгэн дээр нөгөөх нь ингээл ажиллаа тий. Холбогдоод ингээл яг захирлууд нь цуглаад хоёулаа ингээд нийлээ. Манай апп дээр танаа линк орж ирээ. Танаа ингээд товч манай апп дээр ингээ гэж ингээл нийлээл. Тэгэхээр энэ OpenTech-ийн дараа айгүй гоё юм. Монголын технологийн салбаруудын юм хамтрал үүсдэг байхгүй. Зузаасдаг байхгүй. Тэр нь би айгүй дуртай. Тийм технологийн салбар дээр ингээ хамтрал үүсээ. Тэнгүүд хэрэглэгчид болохоор тэрээс айгүй хялбар болж өгч байгаа байхгүй тийм үсрэхгүйгээр нэг доороос ингээ юмнуудаа хэрэглэгчтэй бол илүү ойр болж өгч байгаа гэсэн. Бидний хамтрал ингээд гоё болцохоор чинь тэр хамтралаас үүдэлтэй нэг эцсийн хэрэглэгч нар дагаад гоё боловч. Яг үнэ. Одоо энэ чинь түрүүн хэлснээр зөвхөн IT-ийн хүмүүс ихээсээ илүү ингээд бүх салбарт байгаа хэрэглээг тэр бизнесийг авч явж байгаа хүмүүс цугсаж байгаа учраас тэрийгээ дагаад ингээд бүгд уялдаатай болчихсон. Яг үнэ. Энэ жил AI нэлээд юу вэ нөө? Манай энэ одоо яриан дээр гол сэдвэн тий. Гол сэдв байна уу? Тренд байна уу? Тэг чинь бас л өчигдөрөөс та хайл ярьлаа. Одоо ярихгүй харгалгүй шүү. Одоо AI одоо алдахгүй шүү гэж бас л ярьлаа. Өнөөдөр ч бас тэгэл. Өмнө чи одоо нөгөө дэлхийн том акулууд чинь нэг жилдээ нэг удаа тэд 0 энэ төр гэж зарладаг байсан чи одоо 7 хоногт зүгээр 0-оор үсээ яваа. Тэгэхээр чинь яг нэг юм мэдээж тэгэл одоо YouTube ч юм уу те Google ч юм уу тэднээс ингээ мэдээлэл нь авж байгаа боловч манай монголчууд яг тэрийг нөгөө аль хэмжээнд ашиглаж чинь бид нар одоо аль хэмжээнд ашиглахгүй бол хоцроод байна вэ гэдгээ мэдхийн тулд яг энэ OpenTech дээр ч юм уу Dev Summit дээр бүр ингээд оролцохгүй байх аргагүй болж байгаа байхгүй. Тэг энэ нээж аваад за хэдүүлээ энийг бол ашиглаад байгаа шүү. Энэ дээр нь суурлаад ингээ явахгүй болохоо байлаа шүү гэл одоо өнөөдөр бол нэг тиймэрхүү яриа болох байх гэж айгу хүлээгээд байгаа шүү. Энэ нөгөө контент талаас ингээд харангууд бид нар ингээд нэг дөрвөн хэсэгтэй байгаа даа. Ерөнхийдөө бол тэгээд эхнийх нь мэдээж IT-ийн салбарын зүйлсээ дотороо ярина гэдэг нэг зүйлс байгаа даа. Тэгээд бидэд ингээд ер нь зохион байгуулалтын баг ярьж байгаад мэдээж IT-ийн салбар гэж ярьж байгаа ч гэсэн дахиад нөгөө хэмэл оюун ухаан яригдах юм байна гэдэг зүйл. Хоёр дахь хэсэг нь болохоор бүр илүү ингээд deep бүр AI руу илүү ингээд төвлөрч орсон ийм хэсэг байгаа даа. Гурав дахь хэсэг нь дахиад AI руу төвлөрч орсон хэсэг байгаа. Тэр нь юутай холбоотой гэхээр workshop-ууд байдаг. Тэгээд энэ дотор одоо ингээд хүмүүс нэг ийм зүйлсүүд яриад шүү дээ. AI гараад ирж байгаа юм чинь ингээд програм хөгжүүлэгч байхгүй болоод байна тий. Антропик. Тийм згээс. За тэгээд гэхдээ бодит амьдрал дээр та бүхэн мэдж байгаа нэг Америк нэгдсэн улсад одоо манай Монголоос явсан нэлээд олон програм хөгжүүлэгчд бас буцаж иржээ. Ягаад гэвэл ажлын байр ингээд байгаа. Тэгэхээр судалгаагаар сүүлийн үед 10 програм хөгжүүлэгчийн 7 ажлын байр болоод байгаа. Цаадуул чинь бас тэр одоо салхи тий тэр бороо өнөөдөр хизээ Монголд ирэх гэдэг асуудууд байна. Тэгэхээр тэр тал руу илүү ингээд нөгөө бодит жишээг дандаа захирлууд бас нөгөө нэг илтгэл дотор оруулж орж ирж байгаа. Тэр бас бидний бодлоор бас нэг юм нөгөө нэг хүн хэлхээснээс цааш тишлэхээс нааш гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр мессежийг ялангуяа энэ удирдлагуудад өгөх болов гэж бид ханаад байна. Тэгэхээр яг ингээд за ингээд код бичлээ бидний хуучин одоо 3 сар хийдэг кодыг магадгүй нэг өдөр 2 өдөр бит болов бичтэй гэдэг юм. Гэхдээ энэний цаана дахиад тэгвэл энэ суурь дээр үндэслэл бид нар хүний нөөцөө яаж өөрчлөх ёстой, хүний нөөцийнхээ шаардлагыг яаж тавих ёстой гэдэг зүйлсүүд гарч ирж байгаа. Тэгээд
дөрөвт хэсэг нь болохоор яг хөхөр мэдээж нэтворк тий. Тийм. Одоо түрүүний одоо Батмагийн хамгийн сайн дурдаад байгаа. Ингээд байгууллагууд ингээд амар ингээд харилцаатай уушдаг гэдэг шүү дээ тий. Харин тийм. Тэгэхээр нэг сайн технологи дээр суурьдаж байгаа чи харилцаатай биш юм шиг байгаа. Яг нөгөө нэтворкинг амар сайн хийдэг болохоор тэр бол яг харахгүй ингээд хоорондын уялдааг ингээд амар дагаад ирдэг. Тэгээд мэдээж Дархан хотод хийж байгаа нэг хоёр онцлог байгаа. Нэг нь бол мэдээж бид нар орон нутг руугаа бас харах хэрэгтэй. Яг Улс орон гэдэг чинь нөгөө талаас ганц хотод бүх юм явдаг байх ёсгүй. Нэг ганц улс төр засгаас өөрчлөн гэж байхгүй. Тэгвэл IT-ийн салбар анх удаага 2024 онд яг ингээд салбарын бүх том хүмүүсээ сайттайгаа бүх хүмүүстэйгээ авчираад ийм одоо ийм цуглаан хийгээд ингээд салбарын асуудлаа ярьж байгаа анхны тохиолдолсон. Одоо ингээд хоёр дахь тохиолдол болж байна. Тэгэхэд бусад салбарууд ийм хийгүүл байгаа. За нэгдүгээр нь тэр хоёрдугаар нь буцаал нөгөө нэг ойр дотно гэдэгтэй холбоотой. Маргааш ерөөсөө олдсгүй захирлууд те хаашаач явахгүй. Явсан сайхан түгжирлгүй те. Энэ дотор харьцагч наргаа уулзчаа тэгээ босаа хүрээд дэрнэ за ингээл тас гээл ороод ирдэг. Тэр бол бас нэг тазын онцлог юм болов. Яг иймэрхүү юм нөгөө нэг IT-ийн салбарынханд бас ухтаад байдгийн болоо. Тэгвэл нөгөө хамгийн их завгүй хүмүүс нөгөө хурдтай юм нараас хурдтай явж байгаа гэдэг. Гэхдээ бодит амьдрал дээр юм чинь тэгээд явж тэгээд хүн дээрж боо шүү дээ. Нэг амс хийгээд хоорондоо харилцаа тийм дээр л бод. Тэгэхээр гівгэнд ингээд нэг юм давуу тал гараад байсан гэж юм суултай байсан юм байна. Сул байсан юмнууд нэг миний давуу тал байсан юм байна. Энэ зүйлээ би энэ шиг явчих гэдэг зүйл чинь ерөөсөө ингээд компьютерийн араас хийгддэг гэж магадгүй технологийн тэгж хийдэг гэж хүмүүс боддог байна. Тэ технологийн нүүрээ хараад биечлэн уулзах ийм зүйлс бол бас хийдгийг шүү. Тэ тэрний бас нэг гол одоо бодит үр дүн гаргадаг юм хэсэг нь бол энэ open tech-ийн бас нэг онцлог байдаг. Яг гайхалтай. Харилцаанаас угаасаа харилцаа үүснэ гэдэг яг үнэн зүйл байхгүй тий. Тэгээ бид нар нөгөө хэдий утас хэдий одоо юу гэдгийг технологитой ойрхон болцсон ч гэсэн яг бодитоор яг цаг мөчтэй уулзаад яг бие биентэйгээ face to face уулзалт хийх юм бол илүү өрн нөлөөтэй байх нь тодорхой шүү дээ. Тэгээд энэ жилийн онцлог нь болохоор яг AI-тай холбоотой байгаа нь надад айгүй юм олзур хууштай санагдсан. Тэгээд яг энэ компаниудын томоохон одоо юу гэдгийг AI бид нар айгүй өөр өнцгүүдээс ингэж сонсоод мэдээд судлаад ингэ явж байгаа шүү дээ тий. Дор бүрнээ. За байгууллагадаа ч гэсэн бас ингэ нэвтрүүлээд, хувьдаа ч гэсэн ингэ нэвтрүүлээ явж байгаа. Тэнгүүд энэ мэдээлэл технологийн салбарын яг томоохон захирлууд яг тэкэ удирдах байгаа хүмүүс AI-ыг яаж харж байгаа гэдг нь маш сонирхолтой байгаа. Би бүр өнөөдрийн энэ ихтгэлүүдийг бүр ингээд тэгсэн ядаа хүлээж байна. Тий. Яг л бидний харж байгаа нэг үнцэг өөр байгаа дээ. Яг тийм тэкэ удирдах байгаа хүмүүс яг энэ AI-г яаж хараад байгаа юм бэ гэж аягүй сонирхолтой байгаа байхгүй. Химлэг хонгааж ирээ сая бол нэг паникнд хийлээ шүү. Ер нь бүх удирдагчдыг. Үнэ. Хүчээд одоо яах юм бэ гэл ингээд бүр салгалтлаа авлаа ш. Тэгэл одоо сандраал нэг халж үзлээ, буцаагаад авч үзлээ. Тэр оронд чинь тий. Тэгээ хүмүүсээ ингээд дахин сургаж үзлээ. Одоо яг аль шатн дээрээ явж гин. Миний паник хаах нь явж гин гэдэг. Дасан зогцох үе гэдэг шиг. Харин тий. Бидэд бас тэгээд нөгөө ибо бас илүү хэлэх бах нөгөө гаднаас бас нэлийн хүмүүс ирж байгаа тий. Тэгэхээр чинь хідэн хүмүүс байгаа гэлээ ибо. Энэ жил чинь яг нөгөө ихтгэл дээрээ бол 3-4 гаднаас байгаа юм. Оо за. Зүгээр оролцогч нар бол маш олон байна. Гаднаас илүү сонирхоод ирж байна. Энэ дээр л байх ёстой гэдэг байдлаар хүртэл хандж байгаа байна. Тэгээд яг нөгөө ихтгэл тавих воркшоп хийх 3-4 хүн байна. Тэгээд эднэр маань бас тэр гадны бодож байгаа юм бид нарт хөргөн. Айгүй чухал тэр яриануд бол. Ой, Монгол хэлээр өргөх бах тий. Монгол. За, шууд орчуулагдаад. Хиний сайнагийн яг одоо саммит биш, өөрийнх нь удирдах байгаа ажил дотор AI нөлөө хэр орж ирж байна. Энийг нөгөө одоо ихэлж яваа удирдлах хүний хувьд энэ паникнд хэр удаан байв? За, AI-гийн нөлөө гэсээс би өөрөө нөгөө нэг ер нь бол 2008 онд энэ нөгөө big data гэдэг зүйл рүү одоо миний мастрын юу л хийлээ. Тэгээд Монголд ирэхдээ заастаа Монгол дата центрт ажилд орё. Тэнд хамгийн их дата байна гэдээ ирсэн чинь би постинг болчихсон. Тэгэл хайгаал за одоо өөр хаан дата байна гэж хайштай дээ чинь датан дээр ажилласан удаа л ирж байгаа шүү дээ. Тэгэл тайсан чинь усан бүртгэлийн газар нэг нь те мэдээж төр талаас хамгийн том нөгөөх нь бол банкуд байсан. Тэгээ би банк руу ерөнхийдөө болсон. Тэгээ мэдээж өмнө би голомт банкд ажилласан болохоор буцаад тийшээ орсон бол бас мэдээж төлөвлөлтөө. За ингэж явсаар хагаад 2017 оноос за яста нөгөө нэг 2008 онд буюу 10 жилийн дараа нэг сурсан барьсан юм ингээд юу яа наан цангуулгаа гэд. Тэгээ энэ дататай холбоотой зүйлсөө ерөнхийдөө ороод тэгээд яг нөгөө дата анализ гэдэг энэ
нэгжийг анх удаа Монголд ингээд тусгай нэгжтэй бүгд цэвэр ингээд дата анализ хиймэл оюуны тал руу хандсан. Гэтэ тухайн үед бол хиймэл оюуны ярдүүлсэн л дээ. Сүүр нь бол нэг хайлт хэрэгтэй. Тим нэгжийг Голланд банкн дээр ингээд бол байгуулж исэн. За тэгээд энэ маань үргэлжиж явсаар байгаад ялангуяа сүүлийн 7 жил бол яг хиймэл оюун гэдэгтээ зургалтаад тэгээд нөгөө айдгаа артаа хийцэн гэж тийм тиймэрхүү болцсон. Одоогийн хувьд бол тэгээд чадах юм мэдсэн. Зөөлөн хүлээж авсан биз тий. Зөөлөн ингээд тийм тэгээд нөгөө нэг чадах юм хамгийн гол нь хүн мэдчихэж байгаа. Нөгөө талаасаа чадахгүй юм бас мэднэ гэдэг чинь амар чухал зүйл байгаа. Тийм мэдхүүгээ мэднэ гэж амар чухал зүйл байгаа. Тэгээд тэрийгэ мэдж байгаа болохоор жишээ нь голомтын хувьд бол одоо жишээ нь игүнэтэй ингээд хамтран ажилладаг абон мэдж байгаа хэрэгтэй. Бас ингээд яг Монголд ирээсэн тэр маань бас нэг юм жишг болоод өсөг корпорат байгууллагыг ч гэсэн бас нэг тодорхой хэмжээгээр энэ тал руу бас нэг анхаарах хэрэгтэй юм байна гэдэг мессеж үлсэн баг. Гэж хараад байгаа. Тэгээд өмчин ингээд явж хүн дээр тогтж байгаа дараа нь мөнгөн дээр тогтох гэдэг байгаа шүү. Яг үнэ. Тэгээд тэр бүх зүйл буюу хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь яаж хиймэл оюуган руу орно гэдгээс хамааралтай юм зүйл. За тэгэхээр одоогийн зүгээр Голланд банкн дээр бидний хийж байгаа зүйл мэдээж түрүүний хэлсэн шиг 6 жилийн ингээд туршилтууд хийгээд дээр нь чимгээ таамдар ингээд төслүүд хийгээд ингээд явж байгаа. Тэгээд одоо бид эдийн бас нэг санаа зовоод байгаа зүйл нөгөө big data гэж за мэдээж хүмүүс big data-гаар ярина, хиймэл оюухан модельээ ярина, хүмүүсээ ярина. Тэгвэл нөгөө дараагийн нөгөө нэг одоо цахилгаан бичим хүч яах юм яг дата төв яах юм гэдэг энэ зүйл рүү бид одоо анхаарал хэлсэн. Тэгэхээр ингээд яа харахгүй ингээд улс орныг манлайлж байгаа корпорат байгууллагууд бол төрүүлж явахаас өөр аргагүй байдаг. Тэгжиж бусдаа ингээд шийдэлд явдаг. Тэнгууд бидний одоо анхаарч байгаа зүйл тэгвэл яаж бид нэр одоо гэдэг чинь sustainable гэдэг талаасаа доктортой гэдэг талаасаа бид нэр дээр нь одоо renewable energy гэдэг талаасаа бид нэр төсөл хөтөлбөрөөр чиглүүлэх ёстой гэдэг нөхөд бид нар анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл банк чинь нэг юм зээл өгдөг байгууллага шүү дээ. Энд дээр суралт бизнес босдог. Гэтэл энэ шин зүйлсүүд бол дандаа тэгж л босдог. Хизээч мөнгө хүн. Тэгэхээр бидний харж байгаа үнцэг нэг арай нэг төсөл байгууллагуудаас илүү нөгөө нэг AI гэдгээс гараад нөгөө дата төв нь яах юм, энержи нь яах юм, тэгээ цахилгаан эрчим хүч нь яах юм гэдэг зүйл. Тэгээ яг уу ямар тохиолдолд ч их нөгөө бодч манаа нөгөө нэг дээд компани бодч өөрөө бөөлж үтгээд тэр үнцэг ч гэсэн бас орсноо яасан ингээд нэг юм хөв тохиолдолд таарсан гэх юм ингээд яа харахгүй л бид нэг энэ тал руу анхаарах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ сэдв бас орж байгаа энэ талын бид нар чинь ингээд энэ химэл оюухан л гэдэг тэрний чинь цаана байгаа маш том дид үтцийг юус ярихгүй байгаа. Харин тийм. Гол ажлыг юу. Тэгээ би бүр сонсч ийсэн гэтээ үнэн худлыг мэдэхгүй зүгээр интернетээс уншиж хахад OpenAI тэ ChatGPT гэдэг ингээд за ChatGPT-ийн зардал цаана маш том алдагдaltaа. Амар том алдагдaltaа тийм болохоор agentic AI гарч иж байгаа. Зөвхөн нэг чиглэлийг одоо сурж байгаа одоо агентууд одоо гарна гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлс юу илэрхийлээд байна гэхээр явж л нөгөө нэг саяын цэглэгээ эрчим хүч дата төв гэдэг энэ зүйл рүү анхаарах ёстой зүйл рүү гарч ирсэн болов. Энийг бас бид нар одооноос анхаарах нь бас магадгүй бусад орнуудын хувьд ингээд нөгөө зэрэгцээд явчих юм бол давуу тал үүсэх юм болов ч гэдэг шиг тийм зүйлсүүд бас гарах юм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр бидэд бол Голланд банкны хувьд бол ингээд яг нэг үлэхэд өөртөө ганцаар урагшаа явах гэхээс илүү тэгээд нөгөө урагшаа явж байгаа зогсож байгаа юм шиг уусаа ганцаар явах тийм шүү дээ. Дэгдэж шүү дээ. Явж байгаа нэг зогс тэгээд ингээд буцаад ингээд хүлээлттэй биш тийм. Тэгэхээр нөгөө нэг бусад компаниудаараа хамтраад хийдүүлээ ингээ гэдэг хамгийн гол нь бид нар хийж өгөх гээд байгаа зүйл биш. Тэр мэдээллийг өгөөд хамтраад урагшлыг гэдэг энэ алхмыг хий гэж л зориод байгаа. Тэгэхээр бодлогын хувьд ч зээлийн бүтээгдэхүүн үйлчлэх банкны өөрийнх нь бүтээгдэхүүнийг хүртэл ийшээгээ чиглүүлэх ямар боломж байна гэж бидэд бол тийм биш үү? Харж байгаа. Оо гоё. Гоё. За тэгээд өнөөдрийн энэ Open Tech гэдэг энэ арга хэмжээний дараа манаас эцсийн хэрэглэгчнэр бас гоё шин мэдээнүүдийг удахгүй авахлаа гэж бодож ирсэн тийм. Технологийн ойлгодог үзэгчд бол эндээс их үр дүн гарах нэ гэд мэдж байгаа бах. Гэтэл технологи бол ингээд жоохон хол байгаа тийм хүмүүс бол юу яриад байна да гэж бодож байгаа. Тэгээд Good Morning Mongolia show-ны артлаас нь ингээд гоё дүгнэлт хийсэн дугаар дахиад хийнэ. Тийм болохоор ийм яригдлаа. Тэгээд ер нь бол амьдралд ингэж сайхан бууж ирэх нэ гэдэг дугаарыг хийх учраас битгий санаа зовоорой сонсож байгаа тийм. Хүний хэлээр. Эпогоос асуух асуулт байна. Одоо дата центр гэж ярьж байгаа шүү дээ тийм. Монгол улс бол дата центр ингээд байгуулахад цагуурийн хувьд бол ингээд сайхан байна гэх. Тэр одоо яг бодит байдал дээрээ нөгөө аудит хүний нүдээр харахад хэр үнэн бодит зүйл вэ? За ер нь бодит байна. За зүгээр нэг хэрэгжих тал дээр жоохон тийм юм гэлээ. За нодлон шин 100 мод гэдэг бүс тий одоо эдийн засгийн юу гарч байна. Тэнд дата төвийн асуудал яригадаад тийчнээ яаж байгуулах вэ гэдэг ингээд судалж байгаа. Тэгээ бид хэд бас нөгөө
юуныхаа клубын шугамар хүмүүс гаргаад ингээд сууж байгаа. Аа. Тэгэхээр нөгөө шууд байгуулъя гэж байгуулчихдаг юм байлээ л дээ. Ингээд цагуугаар гоё байна гэж ингээд байгуулчихдаг юм. Энэ чинь нөгөө доороо ингээд нөгөө усныхаа асуудлыг одоо бид нар туулын асуудал гэж бөө юм болж байна шүү дээ. Яг энэ шиг бөө юм болох юм байлээ. Тэгээд 100 модод очоод ингээд дата төв байгуулъя гэхээр ингээд дийдвчсэн. За зүгээр технологи ингээд одоо шилэн кабель мабл гэж ихээсээ гадна тэр хөрсний асуудлаа ярих юм байна. Усны асуудлаа ярих юм байна. Тэр зэрэгт гिच юм уу чинь тийч яг орох юм уу гүм гэдэг. Маш олон тийм зүйл байт юм байлээ. Тэгээд шууд ингээд зөвхөн ингээд тохиромжтой бүсэ гэж хараад явахаасаа илүү Монгол өөрөө ямар бодлого барьж байгаа тэр нь нөгөө буцаагаад ингээд Өгөөж нь хэрэг байх. өгөөж нь хэрэг Үр байх дүн хэрэг байх юм, тий гэх мэтчлэнгийн юмнуудыг маш Мм. гүнзгий харах хэрэгтэй юм байлээ. Тэгээ дата төв гэдгийг бол одоо яг манай энэ танхим цуглаж байгаа хүмүүс бол бүр одоо нөгөө энэ бол таалах гэдэг шиг ингээд нарийн мэдээд байгаа байхгүй юу? Гэтэл манай үзэгчдийн хувьд дата төв гэдгийг нарийн сайн мэдгүй байгаа хүмүүс бол соко энгийн үгээр тайлбарлаж өгөх. За тэгээ ер нь бол одоо ингээд бид нар материалын зүйлүүдийг ингээд хараад байгаа шүү дээ. А тэгэхэд одоо ингээд өдөр тутамдаа мэдээлэл бид нар цугларч байдаг. Тэр мэдээлэл гэдэг чинь өөрөө ингээд бит бус бидний өөрсдөө хөрөнгө байгаа даа. Хувь хүмүүсийн ч хувьд байгуулгын хувьд ч тэр. Тэгэхээр тэр хөрөнгийг хадгалж байгаа одоо сейф гэх юм уу? Яг үнэ. Тэ? Тэр Одоо тэр мэдээллийг хадгалж байгаа сейф гэж байгаа. Тэгээд тэр чинь мэдээж аюулгүй байх хэрэгтэй. За тэгээд тэр мэдээлэлээ бид нэр ингээд буцаж бас харах боломжтой байх хэрэгтэй. Тэр бүгдэн дээр нь ингээд технологиуд ингээд гарч ирдэг гэсэн. Одоо нэг ойлгомжтой гэх юм бол ингэж тайлбарлая да. Энэ өчигдөр оюутнууд ингэж тайлбарласан. За. За яг ингээд энэ гэгэрлийн үед бол ингээд ном барьсан нөхөрл бүгдийг барьдаг байсан тий. Тэгэл Европт нөгөө шашин машингаасаа эхлээл ингээд судраа барьсан л хамгийн их мэдлэлтэй нэг байсан. Тэг ингээд ном бол мэдээллийн их уср байсан. Тэнчэнэс. Тэгэл номын сан үүссэн тэрний дараа. Тэгэл номын санг ингээд эзэмшиж байгаанууд нь илүү хүчтэй бол байдаг байсан тий. Тэгэл одоо бид нар ингээд сургалтаачсан ном уншиж юм үзчихээж л ингээд мэдлээ. Тэгэл одоо номын сангаар төсөөлж байгаа байхгүй юу? Тийм байна. За ингээд нэг сургуулийн ингээд танаа номын сан бол одоо ингээд 3,000 номтой байя. Тэ та нар ингээд энэ 3,000 номыг ингээд хэрэглэх боломж байна. Гэвтэл энэ дата төв гэдэг маань энэ 3,000 номыг чинь дахиад 1100 сая хичнээн дахин үржтэй тий. Энэ олон мэдээллийг нэг дор цуглуулсан бид нар ингээд технологи ашиглаад ингээд шууд тэр ингээд дэлхий дээр байгаа бүх энэ мэдлэгийн санг эзэмших боломжтой ийм л идчихв гэж тайлбарлах гэж оролцсон ч юм. Тийм байх шүү нэрээ. Гоё жишээ тий. Тийм гоё жишээ. Номыг нөгөө нэг хэр их ном хадгалах багтаамжтай вэ? Тэр байшингийн том жижигээр хамаарат нөгөө тэр дата төвийн том жижиг нь хэмжигдээд байгаа байхгүй юу? Одоо жишээ нь манай Момед агентлаг шиг нэг газар байлаа гэж бодвол та. Бид нар чинь ингээд 1000 хүн онлайнаар ажиллаж байгаа. Тэдний нэг ажиллаж байгаа нэг юм файлууд байгаад байгаа шүү дээ. Тэрийг одоо маний гэрте байгаа компьютер дээр бол одоо хадгалж авахгүй байна шүү дээ, тий. Тэгэхээр бид нар тэрийг онлайн орчинд одоо нэг өөр газар ингээд маш их том багтаамжтай юм түрээсэлж аваад тийшээгээ хадгалах гээд байгаа юм. За тэгэн гоо тэрийг хадгалж байгаа юмд бид нар та бүхэн харж ирсэн бол сервер гэдэг нэг юм том хайрцагнууд байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө тогонд залгагдана. Асар их тог эрчимгүйж хэрэгжилж байгаа учраас тэр чинь нөгөө хөргөөх систем гэж нэг юм хэрэгтэй болно. За тэгээд тэр чинь найдвартай үйл ажиллагаагаар хангана хэн дуртай нь ороод дотор нь ороод хүний юм уудлаад байхгүй хэмжээ аюулгүй байна тий. Энэ олон зүйлийг чинь ингээд тал талаас нь хийж шийдэхин тулд дата төв яах вэ гэж яриад байгаа. За тэгэн гот эн чинь AI-тай холбогдсон гот одоо бид нар чинь зовлонгийн яг сайхан ойлгож байна л доо. Компьютер дээрээ бид нар гар утсан дээрээ ChatGPT ашиглахад бол итхэн байгаад байгаа шүү дээ тий. Бид нараас нөгөө янз бүрийн юм шалтгаалт байгаад байгаа. Тэгэн гот жишээ нь одоо Momed агентлаг нэг юм өөрийн гэсэн agentic AI буюу нөгөө одоо ChatGPT шиг өөрийн гэсэн Momed-ийн нэг AI ингээд нэг газар хадгалаад тэрлөө 1000 ээж ингээ хандаад тэрийг ашиглаад ажиллаа хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэн гут нэг газар тэр чинь ингээ хадгалж байгаа юм. Нөгөө одоо байршуулж байгаа онлайн чинь. За тэгэн гут тэр чинь нөгөө олон хүн ороод ингээ хандаад юм хумаа хийх тэр тоогоор нь жаалн ингээ өсч идэг байхгүй юу? Тэгэн гут тэрийг нөгөө яг л түрээсийн одоо байшин гэдэгтэй адилхан заалцсан арталтай ингээд хэдэн хүн зэрэг хандхаас хамаарат мөнгө цаа чинь тэнцчих ёстой нэрээ зүгээр энэ савдагаар явж идэм биш дээ айгүй амар одоо банкны зовлон байлгаа одоо сайн нэгэн зовлон энэ банкныхан ч амар их хүн болоод үгүй байна жаалтай амар их зардалтай байдгийн байна гэж одоо ингээд мань мэд чинь AI буйнаар ингээд ойлгож явах жишээтэй тий. Тэгээ тэр их хэмээ чинь ингээд маш найдвартай хамгаалж хадгалж байнгын ажиллагаанд хангана гэдэг чинь арталт нь тэр нөгөө одоо манай хүмүүсийн тайлбарлах гэж ядаад байгаа дата төв гэдэг чинь л тэнд яваад байдаг. Тэгээд
Өнөөдрийн нэвтрүүлгээр ганцхан технологийн салбарын нэг чухал юмыг ойлгуулна да гэж бодчихсон. Дата төгсөх боллоо. Тийм байна. Тийм байна. Уусаа бүгдийг шууд нэг дор ойлгуулна гэдэг бол мэдээж хэцүү. За одоо ингээд бидний манай нэвтрүүл ингээд хурж байгаа нь мэдээж интернет байхгүй бол бидний нэвтрүүлгийн хаач хүрэх боломжгүй шүү дээ. Тэнгүүд интернет гэдэг зүйл чинь бас мэдээж манай одоо энэ IT салбарын мэдээллийн технологийн салбарын бас чухал хэсгүүдийн нэг бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ бүх зүйл мэдээллийн технологи, энэ бүх зүйл одоо яг энэ open tech гэдэг үйл ажиллагаатай холбоотой байгаа байхгүй. Нэг ийм зүйл байгаа даа нөгөө. Одоо ингээд компаниуд бүтээмж гэж нэг юм яаж байгаа тий. Мэдээж компани л бол тэгэл бүтээмж гэдэг зүйл шүү дээ. Тэнгүүд аж үйлдвэрийн хувьсгал 3 4 5 гэдэг. Бид нар бол ингээд 3 4 5-ын ингээд дунд нь ингээд алцаагаас утсан юмс тий. Тэнгүүд тэр чарангууд тэрийг одоо гол хөтлөж байгаа технологи нь мэдээллийн технологи болчиход байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ орчинд байж л байгаа бол энэ зах зээл дээр байж л байгаа бол мэдээллийн технологи бол ерөөс салшгүй нэг хэсэг гэдгийг байгууллага болгон ойлгох, иргэн болгон ойлгох гэдэг зүйл тий. Тэгээд энэ маань ингэж явсаар хагаад сая энэ дататай холбоотой түрүүний хэлсэн хөрөнгө гэж ярьж байгаа зүйл рүү их орж ирж байгаа. Тэгэхээр төлөөлөө удирдах зөвлөл нь эзэд нь биднэрт байгаа дата бол хөрөнгө юм аа тий. 30 жил ажилласан манай компани 1 жил ажилласан энэ компаниас юугаараа давуу талтай гэдгийг ойлгоцсон байх хэрэгтэй болчиход байна тий. Тэгэхээр тэр чинь л ингээд ойлгож ийж нөгөө химэл оюухан гэдэг лгөө явахгүй бол бид нөгөө нэг юуныг капитализмыг алгасаж социализмыг байгуулна гэдэг юм зураг байдаг байсан шүү дээ. Та санаж нэг мороор ингээд үсэрсэн. Яг тэр шиг явах гээд байгаа байхгүй тий. Тэгээ зарим юм шиг нөгөө алгасаж болдгоо юм бас байна тий. Туулах хэрэгтэй. Тэгээ туулах хэрэгтэй. Тэгээ тэр туулах хэрэгтэй маа эртхэн шиг үзээд эртхэн шиг туулаад тэрийгээ бүр ингээд нөгөө зөвхөн энэ нөгөө нэг IT-ийн компаниуд зовж ойлгоод байх биш зөвхөн одоо ингээд CIR-аар зовоод байх биш тий. Нөгөө зовлон жаргалаа хамтдаа өгнө гэдэг шиг. Тэгээ жаргал сайхан бүгдээрээ жаргая зовлоныг дээрээ зовъё гэдэг шиг одоо ингээд сайхан зовх юмгаа төрүүл зовоод тий. Дата матага ингээд наан цаана болгоод бүгдээрээ ойлгочихъя гэдэг зүйл. Тэгэл ингээд эн чинь үргэлжилж явсаар гал одоо ингээд өв уламжлал гэдэг дээр бид нар ингээд за нэг хөөрг үлдээ гэдэг тий. За нэг аав нь ч юм уу тий. Одоо ахын ч юм уу ингээд нэг хөөрг үлдээсэн. Эсвэл нэг юм одоо имэйл за юу гэдэг тийм ээж нь одоо юу гэдэг чи юм өсний даруулга юу гэдэг байсан бол одоо магадгүй ийм дата үлдээ гэх юм бол тэр бол магадгүй өв уламжлал болох гээд байгаа. Тийм. Яг тэгвэл ингээд нийт хүний цаг хугацааны ихэнх нь энэ дижитал онлайн орчинд байгуул тэр онлайн орчинд орж чадах юм чинь үнд хүрнэ гэсэн. Яг зөв. Тийм. За мэдээж ингээд бид нар шиг ингээд нэг 2 жил нэг удаа ингээд цуглахад бол нөгөө бидний гой юм гоё л доо тий. Ингээд үзүүлээ гоё тий гоё тий. Яг онлайн орчинд яг бодит амьдрал дээр манай хүүхдүүдийн манай ирээдүйгийн 90% 95% тийм дэр биш. Одоо ингээд метаверс ингээд өсөж байгаад нөгөө бууцсан. Гэтэ зан гараад байна шүү дээ. Цаг хугацааны л асуудал болохоос. Тэгэхээр тэр орчинд өв уламжлал үлдээх гэдэг өнцгөөс хүмүүс ойлгож хэлэх юм бол энэ нэг юм чи ингээд сурах хэрэгтэй байна гэдэг хүмүүс ингээд бодох юм шиг. Яг тэгэхгүйгээр бид ингээд за мэдээж ингээд тодорхой үр дүн өгч байгаа. За дата төв ингэж тайлбарлана. Гэтэ хүн ингээд цаанаасаа нэг юмыг хайрлж ийж эсвэл нэг юмнаас хөтлөө хийж ижил үр дүн төрөд байгаа байхгүй. Харин тийм. Ямар нэг юм ингээд амжилтанд хүрсэн хүмүүсийг харахаар тэр зүйлийг нь бид нар ойлгуулах нь за ялангуяа манай энэ одоо мэдээллийн захирлуудын клубын захирлуудын хамгийн гол ажил. Тийм байна тий. Хамгийн гол ажил. Код бичих нь биш тий. Код бичих нь биш. Тэгэхээр энэ зүйлийг ингээд бид нар энийг нь ойлгуулъя гээд энэ талаас мэдээж кодыг нь ойлгуулъя гээд энэ талаас нөгөө бодлого талаасаа орж ирье гээд эндээс хардвер solution талаасаа орж ирье гээд тэгэхээр энэ бүгдийн нэгдэл өнөөдөр энд байгаа нь л нөгөө нэг өнөөдрийн open tech гэдгийн хамгийн гол утгач юм спайчаад байгаа юм байна. Тийм байна, тийм байна. Ивент тэгж байгаа байгууллагууд юу байгаа вэ? Ивент тэгж байгаа байгууллагууд гэвэл одоо энд харагдчих тий хойноос харагдчих. Манай дээлийнхэн байгаа. Summit-ийнхэн байна, IT зооныхан байна. Тэгээд ерөн бол байнгын хамт ажиллагаатай байдаг. Тэгээд байнгын яг энэ технологийн салбараа манай тэр тусмаа манай Монголын IT-ийн салбарт их анхаарал хандуулдаг, дэмжлэг үзүүлж байгаа. Байнгын хамт ажиллагаатай байж энэ байгууллага байна гэж байна. Баярлаа. Тийм, хамтнаа баярлаа. Энэ ивент итгэж их чухал тий. Тэгээд дээр өөрөө шоу хийсэн чи бүр ойлгочихсон. Тэгээд би тэгж бодоод байгаа шүү дээ. Энд цугларсан байгаа 250 хүн бас ивент итгэж юм бэ гэж би бодоод байгаа. Бас тийм шүү дээ. Яг тэгэхээр энд чинь хурж ирээд ингээд тусгай хуваалцах гэдэг байгаа. Тийм шүү дээ. Тэгээд бид эдийн нэг юм эбобэдэд энэ зохион байгуулагчийн багийн гүрнээс ингээд амар тодорхой шаардлага тавьж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр нэг номерт ивент итгэгч байгууллага мэдээж өөрийнхөө зүйлийг ярина. Тэр бол одоо мэдээж дээлийнхэн те мэдээж төвчлэгээ ингээд юм чинь гэхдээ ивент итгэгч маань ярихдаа биднийг тэрийг ашиглаад яаж хөгжих үү, яаж сайжруулах уу гэдэг сайжрах уу гэдэг асуулт байна. Нөгөө талаасаа өнөөдөр байгаа 20 гар 22 23 одоо итгэгчнэр панелист workshop гэдэг энэ хүмүүс өөрийнхөө бүтээгдэхүүнийг
өөрийнхөө компанийг мэдхгүй сурталчлахгүй. Тэр бол бидний хамгийн том тавьдаг шаардлага. Ягаад тэгэхээр танд энээс илүү ярих юм байгаа. Тэр туршлагаа хуваалцъя. Дээр нь ингээд яг нэг хоёр ижил төвшний хүмүүс үрж ирчээд манай бүтээгдэхүүн ийм штэ гэдээ яриад байлаа юмсан шүү дээ. Тэр хин сонсох гэж үрж ирэх юм тий. Тэр яг тэр биш учраас тий. Зарчим ингээд тавигдчихгууд нөгөө 250 хүн чинь 250 лээ. Нөгөө ивент итгэж болчих жоох. Тийм байна. Гэтэ тэр ивент итгэхийг ах хэмжээг нь мөнгөөр өгч байгаа. Такс авж байгаа тий. Ихэнх хэмжээг нь нөгөө нэг түрүүнээ яриад байдаг оролцоо буюу нөгөө дата гэдэг нөгөө хийсвэр гэдэг шиг дижитал гэдэг шиг тэр мэдлэг мэдээллээрээ тэр номын сангаараа тий өөрийнхөө толгойн дотор байгаа номын сангаараа энэ номоо хурцж таньдуулах гэж байгаа байхгүй. Хөрөнгө оруулагчид юм байна шүү дээ. Ер нь бол тий. Өөртөө хөрөнгө оруулах гэж та оюуны хөрөнгө. Тэр л ерөөсөө энэ нэг амин сүнс гэж байдаг бол энэ арга хэмжээний амин сүнс нь ингээд үргэлжлээд явъя. Тэгэхээр нөгөө нэг ийм зүйл дээр бид нар өрсөлдөж болно, ийм зүйл дээр бид нар маргалдаж болно, ийм эрүүл зүйл байх хэвээр. Энэ зүйл дээр бол тийм байхгүй гэдэг энэ арга хэмжээ нь OpenTech юм байна. Өнгөрсөн жилийн OpenTech-ийн дараа нэг гарсан мэдээж ингээд олон технологи компаниудын хамтрал үүсэл гоё үр дүнгууд гарсан байгаа л да. Тэгэхээр тэр дотроос OpenTech-ийн дараа ийм юм болсон штэ гэдэг нэг юм жишээ ингээд хэлэхээр гоё хүмүүсийн нийтлэг мэдж байгаа үр дүн юу вэ? Тэр хүмүүс чинь энд ингээд таарлаа, энд ингээд өвчрөө олоо тэгээд ингэхээр шийдсэн штэ гэдэг юм. За өнгөрсөн жил яг эхний жил бол хүмүүс нэг сайн ойлгоогүй. Тэгээд бид нар ч гэсэн бас нэг амар за ингэж явах юм уу зүг явах юм гэдэг байгаа. Тэгээд өнгөрсөн жил 2024 өнгөрсөн жил гэдэг нь 2024 онд ингээд ярьсан зүйл яхагүйр бид нар нэг ингээд хамгийн эхлээд нөгөө өөрсдөө зохион байгуулалт байгаас ингээд судалгаа хийж хагаад манай IT-ийн салбар нь хаана байна вэ гэдэг нэг юмыг статистик дата гэж өнөөдөр ч гэсэн бас бид нар тэрийг үзүүлнэ. Тэрэн дээр юу явж байгаа вэ гэхээр хамгийн ихний үр дүнд бид нар сайн байгаа мó муу байгаа мó эсвэл одоо үр дүнтэй нь үр дүнгүй байх гэдгийг нэг харчиж байгаа. Тэгвэл суурийг тавиад өгчөж байгаа. Тийм байна тий. Тэр бас их чухал зүйл байдаг. Марафонд гүйж байгаа хүн. Тийм одоо ингээд аль замаар явах юм, энэ нүгээр явах юм. Луужингаа. Тэр бидний хөөстэй сайн мөг мэдээд авчих байгаа. За тэр зүйл. За нөгөө талаас яасан бэхээр корпорат байгууллагууд дээр нь стартап компаниуд гэж байгаа тий. Яг жижиг дунд байгууллагууд гэдэг ингээд. Энэ зүйлийн холбоо байж болох юм байна. Тэр холбоон дээр суурлаад банк нь энэ стартап компанитайгаа хамт ажиллаад ингээд явж болох юм байна гэдэг энэ зүйлсүүд гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд нэг оролцогч талууд нь их олон болж гарч иж байгаа юм чи. Дээр нөгөө талаас төр засгаас орж ирээд тэг яамнаас орж ирээд манайхан чи ийм хүсэж байгаа юм биш үү гэдэг зүйлийг бас аваад байгаа. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн одоо жишээ нь сайд маань ирнэ. Тэгээд сайд маань ирээд бас яг барьж байгаа бодлого тэн дотор бас ярих зүйл дотор бас нөгөө бидний сайн ярьсан дата төгөлт явж илээ. Тэгэхээр би бас олзуурхаад байгаа. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээгээр нэг хуудсанд явна гэдэг чих гоё шүү дээ тийм. Тэгэхгүй ингээд энэ тэлтэн шал өөр мэрсэн чи энэ тэлтэн шал өөр мэрэд бол бас тэгэхээр нэг салбарын хүмүүс. Тэгэхээр энэ үнцэг ингээд орж ирдэг. Тэгэхээр миний хувьд бол илүү саяг шиг ингээд нэг юм бодлогын шинжтэй, стратегийн шинжтэй ийм суур дид бүтцүүд нь югдах нь энэ OpenTech-ийн бас үйл. Яг нэг компани руу ороод ирэх юм бол тэн дээр бол зөндөл зүйл гарч ирж байгаа л да. Тэгээд бай гэхэд бүр энд хурж ирээд нөгөө нэг борлуулалтаа хийгээд явдаг компаниуд их зөндөө идэв шүү дээ. Тийм шүү дээ. Саханаар одоо ингээд тойрол авчих. Тийм байна тий. Одоо ингээд яаж байгаа гэсэн би нэг өдрийн өмнөөс нэг өдрийн дараа явна. Яаж байгаа гэсэн зүгээр харилцагч болно. Харилцагтай үзэн. Олоод байгаа тий. Тэгээд дархаут маань бас их гоё миний хувьд гэж боддог. Яг тэр залуу хот тэгээд дээр нь залуучууд ихтэй дээр нь ингээд юм их хурдан хүлээж авдаг. Баг хотынхноос илүү хурдан хүлээж авдаг юм. Тийм өнөө. Тэгээд тийм хот байдаг болохоор манайхан чинь энд хүчээд баг бүтээгдэхүүнээ тесттэй байгаа юм шүү тий. Тийм байна. Тэр ингээд яриад байвал ингээд аваад талууд ингээд маш олон харагдаад байгаа. Тэгээд хотод ажиллаж байгаа бүтээгдэхүүн орон нутагт ажиллаж байна. Орон нутгийн харилцагчд нь нөгөөдгөө хүлээж авч байна гэдэг ингээд тал талаас нь харах юм бол яаж ч бодсон OpenTech дээр хурж ирээд байх нь тэр өдөрдөгч хүний бол заавал хийх ёстой нэг ажил нэг байгаа байхгүй тийм. Нэг сумаар олон сумыг туулаа бодно гэдэг чинь тэр боломж гарч ирдэг юм. Нэг гоё давуу тал ирсэн. За. Тэр нь юу гэхээр бид нар өөрсдөө нэг олсон юм билээ. Одоо энэ жил бол ингээд 14-5 одоо мэргэжлийн холбоодод хамтраад хийж штэ. За тэгэхэд нөгөө өмнөх дугаар 24 оны дээр шилийн 24 оны дээр жишээлбэл бас л нөгөө бид нар мэргэжлийн холбоодод чинь ингээд хамтраад гарын шиг зурцгаасан. Тийм штэ. Тэ нөгөө хамтдаа бай, нэгмэл бай, тэ тэгээ бодлогоо зангидээ, тэгээд хамт урагшлая гэдэг тийм санаанд ингээд гарч ирээ тэрийг баталгаажуулж чадсан айгүй том үр дүн болж байгаа байхгүй. Тэгээд тэр үр дүнгээс чинь хараад ингээд төр засгийн нөхцөл бид нэр өөрөөр хараад хэлж байгаа. Ингээд нэгдмэл байх хэрэгтэй юм байна. Нэгдэж чадж байгаа юм байна тий. Яг бид нар чинь яг нарийн хэрүүл ингээд бусад ийм салбаруудаас нөгөө онцлогтой байгаа даа. Ингээд чиглэлээрээ одоо ээжүүд руугаа чиглэсэнгүүд нь байж гин тий.
боловсрол руугаа шиглэсэнгүүд нь байж гэн. Одоо ингээд нөгөө илүү мэрэгчлэл руугаа шиглэсэн ч байт юм. Ингээд бид нар чинь ингээд нийлэн гултаа зангидхан гултаа тэрийг ингээд нөгөө хөгжлийн дараагийн шатанд гаргахын тулд ингэж алахыг гэдэг юм аа ингээд хамтраад нэгдэж чадсан нь амар том үр дүн байсан 24 оноос нэр тийм байдаг. Өнөөдөр ер нь үйл ажиллагаа нэлээд сайн хийж байгаа байгууллагуудаас байхгүй байх шүү тий. Одоо Метагийнхан байна. Метагийнхан бол маш их хөрөнгө цаг хугацаа зарцуулж одоо энэ IT-ийн салбарыг гээд явж байгаа. За SIA Club байна, Moso гээд байна, Fintech гээд байна. Энэ бүх зүйлүүд бол ерөнхийдөө бол нэг чиглэлгүй хартсан ингээд явж байгаа. Гэтэ маш их ажлууд байгааг бол үгүйсэхгүй. Бас нөгөө талаасаа хэдүүлэн сайн хайжгаар саар гэдэг шиг тий. Тодорхой зүйлийг бас ярих хэрэгтэй юм шиг байна. Тэгээд зүгээр яг энэ арга хэмжээний хамгийн хүндрэлтэй нэг хэсэг байдаг. Миний хувьд бодохоор Бо бас өөр бодож иж магадгүй. Миний хувьд бодож байгаа зүйл яг вэхээр бид нар 2 жил ягаад 2 жилд нэг хийж байгаа гэхээр яг нэг үйлхэд гоё контент гарахгүй байна. Тэгэхээр нэг Монгол улсын хүн ам цөөхөнд байгаад байна уу? Эсвэл тэр гоё юм гарах, шин санаа гарах гэдэг ч юм уу те. Энэ нь одоо орчин сул байгаад байна уу гэдэг юм бид харах хэрэгтэй болчихлоо. Технологийн компани өсөлт дэвших. Тэгээ одоо өнөөдөр би ингээд хармаар санагдаад байгаа. 250 хүнээс хэдэн 2024 онд ирж исэн компаниуд байгаа тий. Хэдэн удирдлага нь магадгүй дараагийнхаа одоо үеийнхэнд өгсөн байгаа гэдэг ч юм. Ингээд ийм сонин юмнууд бид нар хүний нөөц талаасаа бас нэг хармаар байгаа. Контент талаасаа. Тэгжээж бид нар явахгүй бол жил болгон хийгээд байх юм бол эн чинь нөгөө нэг үн цэнэгүй буюу контентгүй болчих гээд байгаа. Тэгээд та тэг нөгөө ярьдаг юм аа ярин. Дээр нөгөө стартап компаниуд маань ингээд одоо ингээд багсаад байгаа юм шиг харагдаад байна шүү дээ бид нар тийм нэг ч юм уу стартап ч юм ингээд бүүн болоод ингээд явж байдаг тий. Тэгэл ингээд эн чинь нэг ингээд эвэлдэг шиг эвэлж явж байгаа л энэ зүйлсүүд нь гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийгээ бас харах буюу би нэг жилд хийгээд байгаа юм биш. Гэхдээ 2 жилд хийхдээ үнэгээр бүтээмжтэй тэгээд нь үнэхээр гоё контенттэй ингээд байгаад хийгээд туршлагаа хуваалцахын тулд бид нар шаргуу ажиллах хэрэгтэй юм байна. Тийм байна. Тэр шаргуу ажиллах юм маань магадгүй буцаад 1 жил болохыг үүсэхгүй. Гэхдээ энийг бол нөгөө нэг ялангуяа өнөөдөр зөвлөж байгаа энэ захирал болгонд хармаар байгаа. Тийм байна. Тэгээ ингээд 3 удаагийн хийсэн буюу 6 жилийн хугацаанд одоо Open Tech гэдэг манай нөгөө Facebook пэйж байгаа. Тэрлүү ингээд хүмүүс маань ороод харах юм бол ингээд панелистээр орж байгаа, илтгэгчээр орж байгаа, workshop хийж байгаа хүмүүсийн зургнууд байгаа. Тэгээ тэн дотор миний санаж байгаа зөв бол давхцсан цөөхөн идүүн байгаа. За. Давхцсан цөөхөн идүүн. Гэтэ яахаарахгүй давхцаж байгаа тийм хүмүүс бас байгаа нөгөө. Өмнөх юун дээр нь илүү тийм үүрэг ролтой орчоо дараагийнхтаа дахиад орж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байна. Бидний хүсэл бол зохион байгуулагчны богоос аль болох тэрийг давхцуулмаар. Тийм. Шин цус хэлбээд эсвэл шин юм ярьдаг юм. Тэгтэл яахаарахгүй давхцаад яахаарахгүй ингэж байгаа энэ зүйлсүүд бол гарч ирээд байгаа. Тэрийг бид нэр илүү анхаарах болохоор өнөөдөр энд одоо цугласан 250 хүн маань дараагийн удаа тий 2028 онд хийж байж болно шүү гэдэг одоо хүсэл эрмэлзлийг аваад тэгээ дараагийн илтгэгч, дараагийн панелист, дараагийн одоо юуны workshop-ийн модератор олоосоо гэж бас хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэндээ сайн бэлдээсэй тий. Тэгвэл их амар байна тий. Тэгээ дараа. Тэгээ яг нарийн дээр орох юм бол хүн болгон туршлага байдаг тий. Яаж гаргахаа тэрийг илэрхийлж чаддгүй ч гэдэг ч юм. Тэр нөхцөл байдал боддог. Тэгэхээр бид нар бол тэр нөхцөл байдлыг бүрдүүлээ. Та 2 жилийн дараа энд дараагийн одоо хийд хийж байгаа хүн болооч гэдэг энэ уриалгыг бас өнөөдөр энэ завшааныг ашиглаад хэлцмээр санагдлаа. За, маш гоё мэдээлэлээр одоо биднийг цэнэглэж өгсөн. Манай цэнэглэх гэж байгаа. Бас тий 250 хүнийг сонсогчдыг цэнэглэсэн. Одоо 250 хүнийг цэнэглэх гэж байгаа хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээ яалтчгүй мэдээлэл технологийн салбарт бол энэ хүмүүсийн хийж байгаа ажил маш их одоо үүрэг нөлөөтэй байгаа. Тэгээд жирийн одоо үзэгч сонсогчд маань хэдийгээр өнөөдрийн ярьсан ярианаас нэг их амар сайн ойлгоогүй ч гэсэн сэтгэлийн бол амар мэдэрсэн байгаад байна. Сэтгэл байдаг юм аа. Тэгээд асууж амжаагүй. Энд ингээд хэлж амжаагүй одоо энийг нэг хэлчих юмсан гэж бодсон байвал хэлээд тэгээд хэдүүлээ энэ болонга шилжиж. Миний хувьд гайгүй байна уу. Би нэрээр ярил нэг ойлгоогүй байж байгаа. Ямар ч инээх юм байна гэж бодож байгаа. Инээх хэлж байгаа л орж ирсэн. Ер нь инээ те. Инээд бэлэглэе гэд инээгээд үзчих юм тэгвэл. Яг зүгээр онцлог нь зүгээр дөрвөлээ ингээд сууж байгаа нас онцлог л байсан юм байна гэж л харлаа. Сайхан онцлог байна. Бид чинь нэг юм одоо нэг юм agile ажиллах гэлдэг шүү дээ. Тэгээ би agile гэдэг үгтэй ингээл нэлийн дээрээс зурсан л та.
одоо насаа илээч яах вэ те. Ер нь бол agile гэдэг чинь нөгөө IT талын үг байсан шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн үед нөгөө төслийн менежментийг аваад тэгээд төсөл рүүгөө IT төсөл хоёр чинь нэг болоод ингээд явсан гэдэг. Тэгэхээр би яг agile гэдэг үгийг би нэг дурдмаар санагдаад байна. Тэр нь яг хөр open tech-ийн бас нэг гол зүйл нь бас тийм agile байх. Тэрийг харуулах гэдэг юм болов уу гэж би бодоод байгаа. Жишээлбэл өнөөдрийн энэ подкаст эндээс хичнээн гэдгийг бид нэр ингээл зүгээр л ингээл ажлуудаа талдаа хийж явж байгаа л уулзчихж байгаа. Тийм шүү. Тэрнээс ингээл одоо юу гэдэг чи мөнгө төгрөгөөгөө эсвэл тийм юусоо тийм биш. Тийм. Тийм зүйл хизээ гарч ирдэг вэхээр тийм agile ажилдаг хүмүүс дунд agile тийм сэтгэлгээтэй хүмүүс дунд арга магадлал их өндөртэй байна. Тэрийг бид нар гарч харуулж байгаа шүү. За тэр энэ суурийн agile байхын суурийн юм яг хөрөөр одоо энийг зохион байгуулж байгаа нэг 10 орчим хүн байгаа зохион байгуулалтын багт орсон төрийн бусуудаас ингээд сонгогдоод өөрсдөө сонгодож баг өөрсдөө санал болгосон. Тэр хүмүүс ямар ч цалингүй, ямар ч тийм илүү дутуу юм байхгүй зүгээр л хүсэл мөрөөдөл юмаа ширлээ гэсэн юм зүйл байгаа даа. Гайд ч гэсэн энд яг тэгэл явж байгаа тийм. Энэ тоног төхөөрөмжийг дархан руу авчраад ингээд явдаг. Чи бүүл зардал ч тийм эцсийн дүндээ тийм. Тэгэхээр энэ зүйл буюу нөгөө нэг ханцуу шүргэгтүүдэд цаанаасаа нөгөө нэг уялдаа хамааралтай утга учир байдаг гэдэг Японы үг байдаг гэсэн. Өнөөдрийн утга учиртай. шидэт түүхийн ураа бас тийм байлаа. Тэгээд яг тэр зүйлийг учир бүх утгатай гэдэг энэ зүйлсийг бид нар бас мэдрээд энэ цуглаж байгаа болов уу гэж бодоод байгаа. Тэгээд мэдээж нөгөө технологийн хүмүүс л гэхээр дандаа нэг технологи ярьдаг эсвэл дандаа принтер засдаг хүмүүс гэж юу аа. Тэр бол бид нар бүгд принтер засаж та шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр засч чаддаг ганц юм байхгүй. Тэр бол баталгаатай бид дөрөв тий. Чим хийвэлгүй. Тэгээд бид ч гэсэн бас нөгөө сэтгэл ярьдаг. Бид ч гэсэн бас нөгөө утга учир ярьдаг. Бид ч гэсэн одоо юу гэдэг чинь сая нөгөө нэг юм одоо аураач гэдэг ч юм уу тий. Далт юм гэдэг ч юм уу тийм л юм байдаг. Бид нар ч гэсэн хүн. Яг үнэ шүү дээ. Яг энэ хүн гэдэг дээрээ л хэдүүлээ кайф авч дараагийн зүйлсээ яадаг. Өөрийн онцлог технологид холбоотой байдаг бах. За юу гэдэг чи одоо спорт нь магадгүй e-спорт байдаг ч юм уу тийм зүйл байдаг. Тэгээд бид нар ч гэсэн одоо үзэгчтэйгээ ижилхэн хүмүүс. Тэгээд тийм болохоор нөгөө талаасаа бидний хүсэж байгаа зүйл албахээр та бүхэн ч гэсэн бид нартай ижилхэн IT-ийн мэдлэгтэй болоорой, IT-г сонирхдаг болоорой, IT-д дурлалдаг болоорой. Тэгээд яагаад юм байхгүй хамархаа ичүү. Хамархаа ичүүтэй гэсэн тийм зүйлийг бас хэлмээр юм болов уу гэж байна. Тэгээд Монгол улсын хөгжлийг яалтчгүй түүчилж байгаа технологийн салбарынхан мэддэг чаддаг зүйлээ сошиал дээр ингээд тус тустай бичээ, тус тустай шуугаад миний зөв чиний зөв гэдэг байхгүй нэгэн дээвэр доор ингээд цуглаад тэгээд одоо хоорондоо гар бариад төвлөлтөө зөвшөлтсөөд цаашаага улс их орныхаа хөгжлийн чиглэлийг ингээд тодорхойлох гэж байгаа энэ чухал саммитыг зохион байгуулж байгаа хоёр мундаг залууг өнөөдөр үзэгч сонсогчтойгоо танилцууллаа. Good Morning Mongolia show дархан уул аймгаас Grand Яг зочд буудлын ивент холоос та бүхэндээ өнөөдрийнхөө дугаарыг үргэлжлүүлэн хүргэж байна. Ингээд дараагийнхаа болон руу шилжиж Good Morning Mongolia show үргэлжлэж байна. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжимтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.